боловсролтой, мэдлэгтэй, эрхтэй хүмүүс бол 90 оноос хойш бол хилмигдсэн юм байна. Ихэнх нь бүгдээрээ гахай зөөх, наймаа хийх, гэр орноо хооллож мөнгө төгрөгтэй явуулах гэж бүгдээрээ өөрсдөө одоо яасан хохироосон. Эмэгтэйчүүд нь артал ажиллаа хийгээд байгаа юм. Улс орныг авч явж исэн мэдлэгтэй боловсролтой эрчүүдийн устгал явагдсан. 90 оноос хойш. Зөвхөн эмэгтэйчүүд л эзэлсэн ийм сонин нийгэм болчихсон. Мөнхийн 90% эмэгтэй профессорууд, анаахын 100%, 99% эмэгтэй профессорууд бол шүтээс тусдаг. Эмэгтэйчүүд нь дамг. Бүтэн чинь яаж инженер болгож чадах юм? Эмэгтэй инженер. Эмэгтэй эмч чамайг яаж эмч болгож чадах юм? Чамайг эрэгтэй эмч нь ойлгох ш. Мэдрэн ш. Хүс нэртэй учраас нэг ойлгох ш. Баг насаа мэдж чинь эрэгтэй хүн ямар байдгийг мэдж чинь, залуу эрд юу хэрэгтэй байдгийг мэдж чинь, эдгээр насан туршид эрэгтэй юу хэрэгтэй байдгийг эрэгтэй багш нар чинь мэднэ ш. Лекцэн дээр чинь ингээд ерөөсөө урдуур нэмэгтэй октод суугаад бүгд нь арт сууж идэх байхгүй. Тэгэл онцрол ангийн онцролдохтон дандаа октод багштайхаа үгэнд ордог. Эрэгтэй хүүхдүүд болохоор зөвдөг. Өөрийнхөө тэрийг нам авдаг. Эрэгтэй хүүхэд ерөөсөө өөрөөрөө л байгаад жоохон дураараа л байх юм бол асуудалд орж байгаа шүү. Өө энэ одоо жоохон даруухан биш. Хүний үгээр байх ёстой гэж шууд ирж шүү. Чи одоо нэг зөрөөд үзэлтэй. Тэн чинь эрэгтэй ийм профессор байх ёстой байсан байхгүй юу? Та нарын үлгэр жишээ болох эрэг хүн тэнд байх ёстой байсан. Эрэгтэй тэр профессорыг хараад энэ профессор шиг энэ багш шиг ийм мундаг болох юмсан гэсэн тэр эрэгтэй тэр үлгэр жишээ. Тэр зураг тийм үү? Тэр дүрс хараад хэрэгтэй байсан.